За сайн байцгаана уу? Даваа гарагийн ээлж лайв маань эхэлж байна. За энэ удаагийн лайваараа Филиппин улсын Себу хотод байрлах 3D Academy-ийн төлөөлөгч болох Ц Пүрэв Цэрэнг өргөн оролцож байна. Өөрийгөө танилцуулаарай. За намайг Цэрэн долгорын Пүрэв Цэрэн гэдэг. За одоогоос нэг 7 сарын өмнө Филиппин улсыг зориод 3D Academy англи хэлний сургууль дээрээс англи хэл суралцах гад явсан. За ингээ өнөөдөр та бүхэндээ бас Mass Academy-ийн офис дээр зочноор бас урагдаа та бүхэндээ ээлж этнийг лайва за зочны ярилцлагаар эхлүүлж байгаад бас маш их баяртай байна. За чиний хувьд яг Филиппин улсад яагаад англи хэлийг сурах болсон бэ? За миний хувьд болохоор би 1910-д мэдээллийн давлагт бас хөтлөгчөөр бас ажилладаг. Зарын хөтлөгчөөр ажилладаг. За тэгвэл миний хувьд болохоор одоо залуу хүн байна. За мөн маш их сурж мэдэх зүйлүүд бас маш их байгаа. За одоо үед болохоор англи хэл маань дэлхийн хэл болж байна. За дэлхийн хэл болоод за бусадтайгаа буюу за бусад орны хүмүүстэй харилцаа уялдаж бас ярилцах. За мөн гадаадад бас ажиллах шугамар миний хувьд бас хэлний мэдлэг заавал хэрэгтэй учраас бас англи хэлийг сонгон суралцаад за мөн Mass Academy-ээр дамжуулаад Филиппин улсын Себу байрлалтай 3D Academy англи хэлний сургууль дээр 6 сарын хугацаатай суралцаад ирсэндээ бас маш их баяртай байгаа. Чиний хувьд одоо нөгөө танаас сургуулийн яг давуу тал нь юу вэ? Сургуулийн талаар товч танилцуулга өгөөч. За манай сургуулийн хувьд болохоор яг Филиппиний Себуд байрлалтай. За яг нэг төв байрлалтай буюу бас нэг сургууль маань одоо бүх газруудтайгаа маш ойрхон худалдаа үйлчилгээний байгууллагууд болон бусад бас газруудтайгаа маш ойрхон байрлалтай хотын төвсөд байрлалтай 3D Academy англи хэлний сургууль дээр 6 сарын хугацаатай суралцсан байгаа. За сургуулийн хувьд болохоор 2002 оноос хойш буюу 2002 оны 4 сараас хойш үйл ажиллагаагаа явуулсан. За 18 жилийн үйл ажиллагаатай маш туршлагатай буюу анхны англи хэлний сургуулиудын бас газар буюу сургалтын төв за ер нь бол сургууль гэдгээрээ явдаг байгаа. Сургуулийн хувьд болохоор олон төрлийн хөтөлбөрөөр хичээлүүдэд хүлээн авч үздэг. За хүүхдүүдийн хувьд болохоор бас өдөр болгон бас манай сургууль чинь бүртгэл бас явагддаг байгаа. Тэгэхээр яг ингээ манай сургууль дээр суралцаад явахыг хүсэж байгаа хүмүүс бол хэдийд ч бас холбогдоод Mass Academy-аар дамжуулаад бас очиж суралцах бас боломжтой. Чиний хувьд яг 6 сарын хугацаанд сурсан тийм. Энэ 6 сарын хугацаанд хэр их ингээ хүмүүстэй харилцаж хэр их олон найз нөхөдтэй болсон байна. За миний хувьд болохоор би хэлсэнчлэн сургуулийнхаа төлөөлөгчийг хийсэн байгаа. Өөрийн хүсэлтээр бас суралцах боломжтой хажуугаар нь бас англи хэлийг 4 цагийн хичээлийг авсан. 4 цагийн хичээл нь болохоор 2 цаг нь ганцаарч хэлсэн хичээл, 2 цаг нь групп хичээлээр би явсан. За тэгээд 4 цаг нь бол яг Монгол улсаа төлөөлөөж, за дээрээс нь Mass Academy төлөөлөөд Монгол төлөөлөгч нь болоод за мөн манай сургууль дээрээ суралцаж байгаа Монгол оюутнуудтай туслах тийм төлөөлөгч болоод хажуугаар нь ажилласан байгаа. Тэгэхээр би яг ажиллаад суралцаад явсан учраас аялангаа амрангаа суралцах гэдэг Mass Academy бас гол бас даваа тал шүү дээ. Тэгэхээр ер нь бол аялангаа амрангаа суралцаад за мөн зөвхөн багш гэлтгүү. Миний хувьд болохоор би миний өөрийнхөө хувьд би бас ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд болохоор сургууль дээр ганцаарчилсан багш гэж байгаа. За ганцаарчилсан багш болон групп багш нар. За мөн хажуугаар нь бас international staff буюу олон улсын ингээ бас ажилчнуудынхаа хамт ингээд ажиллаа явдаг учраас бас бүх хүмүүс миний хувьд бол багш байсан. За гадуур такси барьсан ч гэсэн үйлчилгээний байгууллагад орсон. За мөн манай exchange буюу мөнгөө солиулсан ч гэсэн англи хэлээр бас бид нар ярьдаг учраас хаач утсан англи хэлээр явах учраас таксинд суугаад явсан ч гэсэн таксины жолооч маань хүртэл надад англи хэлний бас дуудлагыг хүртэл бас зөв болгож чи ингэ бас чиний энэ өгчин жоох ингээ буруу байж шүү ингээд чи ингээ зөв болгоод ингээ ярих юм бол эн чинь яг энэ зөв шүү гэд ерөнхийдөө бол миний таарсан хүн болгоно Филиппин хүмүүс ч бай ер нь гадаад хүмүүс ч бай Япон Солонгос олон улсын оюутнууд хамт байгаа учраас бүх хүмүүс миний хувьд болохоор яг багш байсан. Танай сургуулийн хувьд нөгөө Филиппин улсын яг Себу хот нь болохоор нөгөө сургуулиуд болго өөр хичээлийн цаг байдаг шүү дээ. Танай сургуулийн хувьд яг өдөрт оюутнууд бол яг хэдэн цагийн хичээл үзэх боломжтой вэ? За манай сургуулийн хувьд болохоор хамгийн багадаа 7 цагийн хичээлийг
За хүүхдүүд гэх юм бол 6 цагийн хичээлүүдийг авдаг. Хүүхд хамгийн багадаа бол 6-аас дээш насны дээшлээд хэдэн ч насны 80 настайч бас хөвшин эмээ өвгөнөр хүртэл хамт сураад явдаг учраас бас хүүхдүүдээ явуулах гэж байгаа бол хүүхдүүд маань хитрхи балчирдах болов эсвэл бид нэр хитрхи бас ахмад насных болов гэдэг дээрээс санаа зовх зүйлгүй санагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол насны хязгаар ерөөсөө байхгүй. Хамгийн багадаа 6-аас дээш насны дээшлээд хэдэн ч насны хүмүүс суралцах боломжтой байгаа. Танаас одоо би өөрөө нөгөө ZTE English гэнэ сургалт ирсэн шүү дээ. Тэгээд манай сургууль дээр болохоор хамгийн доотлон 4 насны хүүхдүүд байдаг гэсэн. Тэгээд 4 наснаас 80 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Одоо хүмүүс суралцдаг. Тэгэхээр танаа сургууль дээр 6-аас дээш насных юм тий. Тийм. Зөв. Танаа сургуулийн англи хэлний хөтөлбөр нь яг ямар чиглэлээр хичээлээ заадаг гэсэн бэ? Англи хэлний хөтөлбөрөө. За хөтөлбөрүүдийн хувьд бол олон төрлийн хөтөлбөрүүд байгаа. Манай дээр бол бас ерөнхий англи хэл маань 5 төвшөнд хуваагддаг байгаа. 5 төвшөнд өөрөөсөө бас тэр 5 төвшнөөс өөрөөсөө сонгоод суралцах боломжтой. За мөн шалгалтын бэлтгэх хөтөлбөр гэж байдаг. За хүүхэд болон эцэгхийн хөтөлбөр. За мөн анагаахын англи хэлний буюу нэг совилогч нар, эмч, докторууд ер нь бол өөрөөсөө ингээд анагаахын англи хэл өөрийнхөө бас суралцж байгаа. За бизнесийнхаа үйл ажиллагааг яаж явуулдаг тэр талаараа ингээ анагаахын чиглэлээр сурж байгаа оюутнууд ч гэж болно. За мөн ажиллаж байгаа докторууд ч гэсэн бас суралцах боломжтой байгаа. За хагас спарта гэж бас курс өгдөг. Хагас спарта курс нь болохоор 15-аас 18 насны хүүхдүүд суралцдаг. Хамгийн гол нь хагас спарта болохоор илүү ингээ чанга дэглэмтэй. Өглөө болгон 2 цагийн ингээд үгсийн сангийн шалгалт авдаг хүүхдүүдээс. Тэнгуутаа орой бас 2 цаг нь болохоор хүүхдүүд маань self study буюу ганцаарчилсан нэг хичээлүүдээ өөрсдөө үзэх боломжтой тийм хичээлийн цагтай. Тэгэхээр ингээд бас хөл хорионы цагтай байдаг учраас хүүхдүүдэд явуулах гэж байгаа эцгийн хувьд болохоор хүүхдүүдэд санаа зовх зүйл авахгүй 15-аас 18 насны хүүхдүүдийг явуулах гэж байгаа бол та бүхэн маань хагас спарта курсыг сонирхол бас илүү хүн бас хүүхдүүдээс илүү ээлтэй санагдсан надад. Тэгээ бас англи хэл фитнес хөтөлбөр байдаг. Англи хэл фитнес хөтөлбөр маань болохоор фитнесээр хичээлдэг. За мөн өөрийнхөө бас эрүүл мэндэд тас анхаарж байгаа хажуугаар бас англи хэлийг сурах хүсэж байгаа бас хүмүүс ахмад насных ч бай. За миний үеийн буюу 18-аас дээш насны хүмүүс маань бүгд ингээд суралцах боломжтой байдаг байхгүй юу? Тэгэхээр фитнесээр хичээл хийх хүсэж байгаа. За мөн англи хэлийг ингээд хослуулад явах хүсэж байгаа хүмүүс маань англи энэхүү хөтөлбөрийг сонгоод суралцахаас боломжтой байдаг. Тэгэхээр ер нь бол хамгийн багадаа 6-аас дээш насны дээшлээд хэдэн ч насны хүмүүс маань суралцах боломжтой байдаг. Эрүүл мэнд дээр ч анхаарч хичээлээрч үзэж аялал. Тийм, яг зөв. Ер нь бол бүх юмыг төгс хослуулна гэсэн үг юм байна шүү дээ. Танаа сургуулийн хоолны хувьд. За хоолны хувьд болохоор бүх оюутнууд маань 7 хоногийн за өглөө өдөр оройн гэсэн 3 удаагийн хоолтой. За хоолнуудад маань болохоор ингээ хүмүүс хамгийн ихчлэн бас надаас асууж байгаа зүйлүүд нь гэх юм бол арлын орон шүү дээ, далайн орон шүү дээ. Ерөнхийдөө бол ихэнхдээ далайн амьтад байдгүй гэж надаас бас их асууж ирсэн. Би өөрөө ч бас анх очихдаа за ингээ далайн оронд ингээ очих байгаа ингээл арлын оронд очих байгаа юм чи би ерөөсөө загад идэх ерөөсөө дургүй байхгүй юу? Ер нь далайн амьтанд ерөөсөө манай монголчууд ч угаасаа далайн амьтанд ер нь бол дургүй. Тэгэхээр би бас ингээд тиймэрхүү амьтад тэ хоол их өгөх юм болов уу гэж утсан чи үгүй билээ. Яг нэг Азийн улсаас ирж байгаа Япон, Солонгос, Вьетнам, Тайван гэдэг нэг айгүй олон орноос ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн ингээд хоолнуудыг олвол өдөр бүр өөр. Одоо нэг өдөр нь болохоор Японы хоол ч юм уу, Солонгос ч юм уу, сүүлдээ бүр Монгол хоолтой хүртэл болсон манайх. Ой яарах. Тий. Бид нар өөрсдөө нэг оюутнуудтай хамт нийлж агаад Монгол хоолыг ингээд дундуур нь бас ингээд хоолнуудаа бас өгмөр байна гэд бас ингээд меню оруулаад тэгээ Монгол хоол хүртэл бас манай сургууль дээр өгөх боломжтой байсан байгаа. Тэгэхээр англи хэлийг очиод ингээд сурж байгаа хүмүүсийн хувьд болохоор одоо ингээд мөнгөө төлөөд ингээд бид нар угаас очиод ингээд суралцж байгаа. Тэгэхээр бид нар ч юм болохоор ингээд яг ингээд хүссэн бас үйлчлэгийг авахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний хүсэл сонирхолтой нийцүүлээд хоолны хувьд ч гэсэн ямар ч тийм асуудал авахгүй ер нь бол бүх юм л идэж болохоор хоолнууд байгаа. Тэгээ халуун ногоотой хоол иддэггүй эсвэл сонгоо иддэггүй хүмүүсийн хувьд болохоор тэр зүйлүүд ч гэсэн хийхгүйгээр идэх бас боломжтой байдаг. Тэгэхээр одоо өөрийнхөө ингээд нөө дургу хоол хүнс одоо иддэггүй зүйлээ олвол тоогоочтой хийлээ захиалаад иддэг гэсэн үг юм шүү дээ тий. Тэгж болно. Тэгж хэлж болно. Танаас сурвалж яг ямар улсаас оюутнууд ирдэг вэ? Хэвчлэн.
Хөвчлэн болохоор ер нь бол яг бусад сургуультай яг адилхан шүү дээ. Аюул олон орны оюутнууд ирдэг. За Япон, Солонгос, Вьетнам, Тайван, сүүлийн үед бүр арабууд их ирдэг болсон байгаа. Арабаас ирж байгаа. За мөн ялангуяа бас монголчууд манаас маш их ирдэг болсон. За Монголоос ирж байгаа. За тэгээд Оросоос бас ирж байгаа. Ерөнхийдөө бол ихэнхдээ болно Азийн орнуудаас ирэх сонирхолтой хүмүүс маань их. Ерөнхийдөө Азийн орнуудаас ихэнх орны хүмүүс маань ирээ суралцаас сонгоод суралцаа явж байгаа. Танай сургуулийн яг давуу тал нь юу вэ? Сургуулийн давуу тал болохоор хоол хүнс байгаа. Хоол хүнс маань эрүүл ах уйд нийцсэн. За бас манай ресторан маань бас айгүй тийм цэвэрхэн бас ингээд өөр одоо юу гэхээр сургууль маань болохоор яг нэг Cebu-гийнхаа гол төв бүсэд буюу IT паркта маш ойрхон байдаг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн авах гэж байгаа. За мөн үйлчлэгээний байгууллагуудаар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүсийн хувьд болохоор дэлгүүр, за мөн ATM, за money exchange, за мөн бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэдэг аюулаа моол гэдэг ихтлгүүрүүд ер нь бол хамгийн ойр байрлалтай бүх газруудтайгаа бас маш ойр байрлалтай учраас энэхүү зүйлүүд маань давуу тал болоод өгдөг. За мөн өөрийнхөө хүмүүсийн хувьд болохоор ангаахын бас англи хэлийг үсгийг сонирхож байгаа. За мөн фитнесээр хичээл ер нь хослуулаад ямар хичээлээр та бүхэн маань англи хэлийг сурахыг өөрийнхөө мэрэгжилтэй хослуулаад суралцах боломжтой байдаг. Тэгээ хажуугаар нь гэх юм бол фитнестэй, усан бассейнтэй. Тэгэхээр та бүхэн бас ингээд сонирхож байгаа бол 3D Academy-г сонирхож байгаа бол та бүхэн маань бассейнаар үйлчлүүлэх, за мөн фитнесээр хичээллэх бас боломжтой үн төлбөргүйгээр үйлчлүүлдэг. 7 хоногийн 7 өдрийн фитнес маань яг цагийн эзгаар үн төлбөргүй байдаг. За юу болохоор бассейн маань болохоор 7 хоногийн 1 удаа тикет аваад үн төлбөргүй үйлчлүүлж болдог. Түрүү ингэж хэлсэн шүү дээ. Хаас Спарта хөтөлбөрт ингээ оюутнууд өглөөний цагаар ингээ сурдаг гэсэн тий. Хаас Спарта хөтөлбөрийг яг одоо бусад орныч болон Монгол улсын нийт оюутнууд хэр их сонирхож сурдаг вэ? Хагас Спарта чи хамгийн гол нь нас цаасан байдаг байхгүй юу? Нас цаасан. Манай сургуулийн хувьд болохоор нас цаагаад 15-аас 18 насны хүүхдүүд суралцах боломжтой. Нөгөө нэг эцгийнх нь хамт ингээд авчингуудаа угаасаа манай Монгол улсын хэлээр угаасаа 18 наснаас доош насны хүүхдүүдийг хэлээр гаргах боломжгүй, асар хамгаалагчгүй, зам хараа хяналтгүй, итгэмжлэг гүнгүүгээр гаргах боломжгүй байдаг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамт очингуудаа ээж аав нь суралцахгүй ч юм уу эсвэл ээж аав суралцгаж боломжтой. Суралцахгүйгээр ээж аав нь ингээд тэр одоо Филиппинээр зугаалаад хүүхдээ авчичаад буцаж байгаа ч хүмүүсийн хувьд болохоор энэ хөтөлбөрт болох хүүхдэд суралцах боломжтой. Хаас Спартагийн хувьд болохоор өдрийн 7 цагийн хичээлийг авдаг. За 7 цагийн хичээл нь групп хичээл ордог. За мөн бас ганцаарчилсан хичээл маань 50-60% ордог байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань ганцаарчилсан хичээл буюу зөвхөн нэг багштай нэг өөр хоёулах нь ингээд нэг өөрөнд байрлал суралцаа хийж болно. За мөн групп хичээлийг сонгоод 5-аас 6 оюутан буюу гадаад улсын өөр орны оюутнуудтай хамт суралцаад явах боломжтой. За групп хичээлийн хувьд болохоор олон орны оюутнууд ингээд суралцдаг учраас бие биенээсээ суралцаад ярих чадвар маань аюул илүү дээшлдэг байгаа. За ганцаарчилсан хичээлийн хувьд болохоор миний бодлоор яг ярианы чадвар, за мөн үгсийн сангийн чадвар, за мөн дүрэн дээр бол илүү сайжирд юм билээ. Тэгээ хагас Спарта маань өглөө болгон үгсийн сангийн шалгалтыг өдөр болгоо авдаг. Ажлын 5 өдөртэй гэсэн үг. Ажлын 5 өдөртэй хичээл авч байгаа өдрүүдтэй гэсэн. Тэгэхээр орой болохоор орой хичээл 5 цагаас дуусчдаг. Орой болохоор 9 өнгөрөөгөөд 9-өөс 10 цагийн хооронд болохоор яг нэг 2 цагийн яг селф стади буюу ганцаарчилсан өөрөө бие даахыг суралцах хичээлүүд маань багштайгаа ингээд тулгуурлаад өдөр орсон хичээлүүдэд дахин давтаад үзэх боломжтой байдаг. Тэгээд хагас Спарта орсон хүмүүс маань гадуур хонох боломжгүй ерөөсөө. За манай сургуулийн хувьд болохоор 2 кампустай. 2 кампусын маань нэг кампус буюу яг нэг кампусын төрөлжсөн яг нэг хагас Спарта хүүхдүүд ингээ яг суралцах яг тэндээ ингээ байрладаг. Тэгээд тэр байранда байгаад хүүхдүүд маань тэр байрнаас орой өдөш ерөөсө гарах боломжгүй байдаг. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд болохоор харуул хамгаалалтай 24 цагийн харуул хамгаалалтай CCTV буюу нүнэ камертай хяналтын камертай учраас хүүхдүүд маань ерөөсө кампусаас гарах ерөөсө боломжгүй. Тэгэхээр хүүхдүүдэд санаа зовх зүйл ерөөсө байхгүй байгаа. Тийм байна. Тэгээд одоо лайв үзэж байгаа хүмүүсийн хувьд болохоор комментээр бичээл битэрийн бас лайв асуугаад бас боломжтой байгаа. За бас лайв өмнө бас үзчихсэн хүмүүсийн хувьд болохоор би Филиппинээс бас 3D Academy англи хэлний сургууль дээрээсээ бас лайвадаа хүргэж ийсэн. Тэгэхээр та бүхэн маань бас одоо яг шинээр үзэж байгаа хүмүүсийн хувьд болохоор коммент хэсэгтээ та бүхэн маань манай сургуультай холбоотой болон за Mass Academy буюу Монголд албан ёсны төлөөлөгчийн газар Mass Academy холбоотой мэдээллүүдийг та бүхэн маань коммент хэсгээс асуугаад явах бас боломжтой байгаа.
Одоо танаас сургуулийн хувьд хямдрал байгаа юу? За хямдрал байгаа шүү. Хямдрал бол том байгаа шүү. Том хямдралтай байгаа. За манай сургуулийн хувьд болохоор хямдрал 12 сар хүртэл ингээд зарлагдж байгаа байсан. Гэхдээ одоо Монгол оюутнуудад бас илүү бас хөнгөлөлт урамшуулах хэрэгтэй. Замаасаа ингээд оюутан залуусын замаа сурагчдын амралт маань яг 1 сар гараал нэг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг зөрөлдөж байсан байхгүй юу? Тэгэхээр ингээд Япон солонгосчуудынх болохоор яг нэг 12 сартыг амралтанд болоод 12 сараас 1 сарын хооронд идэв шүү. Тийм. Тэгэхээр яг манай монголчуудынх болохоор яг ингээд зөрөлдөчөөд ерөөсөө ингээд хямдралууд нэрээс нь таахгүй байсан байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө сургуультайгаа ярилцаад бас хямдралын хувьд бас хугацааг нь сунгасан байгаа. За хугацааны хувьд болохоор 2020 оны 1 сарын 1 сараас эхсүүлээд за 2 сарын 3-ны хүртэл байгаа. Одоо 2 сарын 3-ны хүртэл одоо ингээд очиод суралцсан хүмүүсийн хувьд болохоор та бүхэн маань хямдралын хувьд 7 одоо 1 сарын хугацаатай суралцах 7 цагийн за өдөрт 7 цагийн хичээлийг авна. За ерөнхий англи хэлээр өдөрт 7 өдрийн 5 өдөр буюу даваагаас баасан гараг хүртэл ажлын өдрүүдэд та бүхэн маань 7 цагийн хичээлийг нэг өдөрт 7 цагийн хичээлийг авах боломжтой байгаа. Ерөнхий англи хэл дээр байгаа. За 7 цагийн хичээл маань 3 цагийн групп хичээл, 4 цагийн ганцаарчлсан хичээлийг авдаг. За тэгээд энэ хөтөлбөр маань $1369 байна. 1 сарын хугацаатай байсан бол 1 сарын хугацаат $999 болоо хэмжиж байгаа. Ер нь $370 буюу монгол мөнгөөр бодох юм бол яг бараг сая төгрөг хэмжиж байгаа. За тэгээд хөтөлбөрт багтсан бас хураамжуудын хувьд бол хүмүүсээс илүү сонирхож байгаа хэрэг тийм. Тэгэхээр юм номчийн хувьд бол хэлчихье. За $999 маань ямар төлбөрүүд, ямар хураамжуудаас багтсан бэ гэхээр эсэлтийн хураамж, за сургалтын төлбөр буюу ерөнхий англи хэл ESL хөтөлбөрийг та бүхэн 7 цагийн хичээл буюу 4 цагийн ганцаарчилсан 3 цагийн групп хичээлүүдийг аваа явна. За оюутны дотор байр байгаа. Оюутны дотор байранд өрөөндөө дөрвөлөө буюу за тэр оюутнаас гадна одоо 3 өөр оюутан там дөрвөл хамт байрлах одоо давхар ортой тийм өрөөнд дөрвөлөө байрлах боломжтой байгаа. За 7 хоногийн за өглөө өдөр ярин 3 удаагийн хоолыг үн төлбөргүй бас аваа явчааны энэ төлбөртөө орчихсан байгаа. За хувцас угаах өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг бол 7 хоногийн 2 удаа авчдаг. Тэгэхээр оюутнууд маань очиод зөвхөн англи хэлтэй ингээд суралцахаас гадна та бүхэн маань өөр юу ч хийхгүй. Зөвхөн англи хэлээр суралцсан юм хажууд та бүхэн маань хувцас угаах, өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ бусад бүх зүйлүүдийг сургууль харилцаад явах учраас та бүхэн маань бас өрөөгөө цэвэрлэгээ, өрөөгөөч цэвэрлүүлж нь хуцааж угаах чинь. Тэгэхээр оюутнууд маань зөвхөн хичээл дээр л анхаарах боломжийг бол танаас сургууль олгож өгдөг. Бусад үйлчлэгнүүд нэмэлт үйлчлэгнүүдийг болоод зөвхөн сургуультай л харилцуулна гэсэн. Дараад нь болохоор цагаан хэрэглээ сэрэлэх үйлчлэг байгаа. Цагаан хэрэглээ сэрэлэх үйлчлэг бол 7 хоногийн 1 өдөр нэг удаа явдаг. За фитнесээр бол 7 хоногийн 7 өдөр үн төлбөргүйгээр үйлчилдэг. Манай сургууль манд 2 фитнес заалтай. 2 фитнес заалан дээр хэдийд ч очиод та бүхэн маань үн төлбөргүйгээр цагийн хязгааргүй. За хичээлүүд дуусныхаа дараа бас суралцах суралцаад байсан боломжтой байгаа. За усан бассейнд бол 7 хоногийн 1 өдөр байдаг. Тэрэн дээр сургуулиас нэг хүмүүсээсээ тик даваад бас нэг буудлын дээр манайтай хамтарч ажилладаг тийм жишээ бодол байдаг. Тэн дээр очиод бас фитнес хичээлэх боломжтой байгаа. За энэ дээр бас энэ төлбөрт маань онгоцны тасаг үйлчилгээ орсон байгаа. Онгоцны тасаг үйлчилгээ бол сургуулийн олон улсын интернэшнл стартуудад тасаа явуулдаг. Одоо ингээд тэрд актем гэсэн бичсэн тийм логотой танах тэгээд тасаа явж байгаа шүү дээ. Яг тэр шиг бас оюутнуудад тасаад явах тийм үйлчилгээ өгдөг. За SSP буюу Special Study Permit гэдэг нь гадаад оюутны тухайн сургууль бүртгүүлэн ингээд суралцах буюу одоо суралцах ингээд зөвшөөрлөд байгаа. Өгөө төр оршин суух биш. Энэ нь болохоор нөгөө нэг сургуулийн бишрэл ахгүй. Энэ сургууль дээр суралцах боломжтой гэсэн зөвшөөрлийг авах боломжтой. Зөвшөөрөл 6 сарын хугацаатай та бүхэн маань энэ хүү зөвшөөрөл нь энэ төлбөрт байна ингээд $990 маань багтчихсан байгаа. Тэгээд энэ төлбөрүүд маань багтчихсан. За тэгээд сургууль дээрээс очиод бас авах хэрэгтэй гэсэн төлбөрүүдээс бага зэргийн төлбөрүүдээс байдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол $999-оор 1 сарын турш танаас сургууль дээр суралцах бүрэн боломжтой гэсэн үг юм байна шүү дээ. Би танаас сургуулийг бас ингэж үзчихсэн л да. Тэгсэн чинь 2 кампусаас гадна бас юм зочид буудалтай. Тэгээд тэр зочид буудалтай одоо ингээд 2 кампустай байхыг хүсэхгүй хүмүүс тэр зочид буудалд байрлах боломжтой гэж байсан. Тийм боломжтой. Сургуулийн хувьд болохоор 2 зочид буудалтай хамтарч ажилладаг. Яг сургуулийн яг хажууд байлалтай яг хоёулаа.
нэг удаан биш нэг 1 минутын хугацаанд яг халахад очих. Тэгээд тэр хоёр буудалд ингээд хамгийн гол нь сургууль дээрээ ингээд оюут нутгаар байранд байхыг хүсэхгүй эсвэл ингээд гадуур ингээд байрлалтай юмнаас ингээд хараат биш байрлалтай ер нь аюух тийм юу юм бэ чөлөөтэй байхыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд болохоор хоёр жишээ бодлыг ингээд сонгож суралцсан. Тэндээ байрлаад сургууль дээрээ сургуулийн кампуст очиод бол сурах хичээл үзэн одоо амрах чөлөө цагаараа явах юм бол буудал дээр очиод байх боломжтой. За буудлын хувьд болохоор хоёр өрөө байдаг. Ганцаараа болон хоёулаа. За мөн бас гэр бүлээр очиж байгаа хүмүүсийн хувьд гэр бүлээрээ байх боломжтой тийм өрөөнүүд бас байдаг байгаа. Тэгэхээр тусдаа үнэтэй шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ 999 $-т орсон сургалтын төлбөр маань зөвхөн кампус дээр байрлах төлбөр гэсэн үг. Тийм бай. Кампус дээр 4 цагийн хичээлийг өдөрт 4 цагийн ерөнхий англи хэл буюу ESL хөтөлбөрийг аваад 4 цаг нь 7 цаг ахгүй юу? 7 цаг нь за тэгээ 4 цаг нь ганцаарч хэлсэн хөтөлбөр 3 цагийн групп яваа явчихна. За танай сургуулийн талаар бас үзэж байгаад нэг юу байсан. Одоо ингээд нөгөө зарим оюутнууд маань ингээд очоод даваа гараг болгоно Филиппин улсын сургуулиуд маань төвшнгөө тогтоолох шалгалт өгдөг тий. За тэгээд төвшнгөө тогтоолох ингээд шалгалтаа өгчөөд 2 дахь юм уу 3 дахь өдөр анги солихыг хүссэн оюутнууд бас байдаг да. Тэр оюутнууд ангиа солих боломж байдаг уу? Сургуулийн хувьд болохоор яг ямар төрлийн чиглэлийн хөтөлбөрийг авсан байна. Хөтөлбөрөө бол сонгох ерөөсөө боломжгүй. Яг хөө ингээд групп хичээл болон ганцаарчлсан хичээлийн багш нараас солих боломжтой байдаг. Өөр ингээд суралцах боломжтой. Гэхдээ хөтөлбөр солих боломжгүй гэсэн үг. Одоо сургуулийн хувьд болохоор яг манай Монголоос очиж байгаа хүмүүсийн хувьд болохоор хагасаа эсвэл бүтцээнд яг сургууль дээр кампус дээр очдог. Тэгээ нэгдүгээр өдөр болохоор өглөө 8-аас эхлэхээр нэг exam эхэлчихдэг байхгүй юу? Exam orientation day гэдэг явчихсан. Тэгэхээр сургуулийн хувьд болохоор өглөө 8-аас эхлүүлээд 1 цагийн хооронд яг exam буюу сургуультай тест аваа явчихдаг. Манайх болохоор TOEIC-ийн шалгалтыг авдаг. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдөр TOEIC-ийн шалгалтаар хүмүүсийн одоо оюутнууд юм байна төвшин тоглох шалгалтыг аваачдаг. TOEIC-аар бас одоо оноо хүсэж байгаа хүмүүсийн хувьд болохоор манай сургууль дээр сар болгон өөр сүүлийн 7 хоногт шалгалтаа TOEIC-аар шалгалтыг өгөөд өөрийнхөө оноогоо мэдээ авах боломжтой гэсэн. Тэн дээрээс давдаг л байгаа. Одоо ингээ ажлын 5 өдөртөө хичээл сурахаас гадна манай одоо энэ нөө очиж суралцж байгаа оюутнууд маань давхар бямд гаргуудтай бас аялах боломжийг бас олгож өгдөө шүү. Тийм. Манай сургуулийн хувьд болохоор юм байдаг. Даваагаас баасан гараг хүртэл яг нэг цагтаа шахуу хичээлээр ганцаарчлсан хөтөлбөр яг хичээлээ ингээд сонгож суралцаад хажуугаар фитнесээ активити үйл ажиллагааны зөндөө болдог байхгүй юу? Сургууль маань ингээд сүүлийн үеийн бас кино театртай болохоор сүүлийн үеийн одоо кинонуудыг цаг алдалгүйгээр бас сургууль дээр ингээд сабтайтлтай англи сабтайлтай нас үзүүлээд явдаг. Тэрүүгээрээс оюутнууд манаас англи хэл суралцаа явах боломжтой. За мөн activity English activity арга хэмжээ болдог. Сургуулиудад хичээлээ үзсэн хичээлүүд дундаас тэр одоо тоглоомч гэсэн байдлаар ингээд activity арга хэмжээ зохиогоод тэгээд хичээлүүдээ бас үзээд ингээд бас activity үргэлжлүүлж байгаагаараа бас ингээд суралцах боломжтой байдаг. За фитнесээр хичээлэнгээ за мөн аяллаар явангаас суралцаад явах боломжтой. Аяллахын хувьд болохоор хоёр хөтөлбөр бас байдаг. Сургууль маань өөрсдийн бас хөтөлбөр гаргасан, аяллах хөтөлбөр гаргасан байдаг. Нэг өдрийн буюу за 2 өдрийн гэсэн аяллыг хүлээдэг. Эсвэл та бүхэн мань ч гэсэн бас найзуудтайгаа нийлээд олон улсын оюутнуудтай болон Монгол оюутнууд бас олон байдаг учраас хамтдаа нийлээд та хасаа бүсэнд бол аяллаа хөтөлбөрөө сонгоод эсвэл та бүхэн мань хувийн бас унаа хөсөлтөд ч юм уу тийм аяллахаас боломжтой байдаг байгаа. Филиппин улс хамгийн гол нь аялал зурчлал болон за боловсролын чиглэл буюу англи хэлний сургалтаараа бас илүү таваа талтай. Тэгэхээр та бүхэн маань англи хэлний үзэнгээ аялангаа амрангаа суралцах бас боломжтой байгаа. Аяллаа хувьд болохоор та бүхэн маань хаашаа явсан, хаана ч ирсэн айгүй гоё газрууд байдаг учраас бас бүх зүйлийн шинэлэг бас байх болов уу гэж бодож байна. Чиний хувьд хэр их аялж байсан бэ? Сурхаасаа гадна. За миний хувьд болохоор бас нэг Монгол оюутнуудтай, Монгол интернет төлөөлөгч нартайгаа нийлээ заман гадаад оюутнууд найзууд 7 хоног болгоно би төлөөлөгч байсан учраас бас нэг өрөөнүүд маань байнга солигддог. Өдөр болгон 7 хоног болгон миний найзууд маань нэмэгдэжсэн байхгүй. Тэгэхээр аюул олон найзуудтай учраас найзуудтайгаа нийлээд бас аяллаар бас явсан. Хамгийн гол нь өөр улс оронд очсон юм чинь ингээд аяллаа хувьд болохоор би ер нь байнга л аялахыг 7 хоног болгон аялахыг гэсэн. Ер нь их газар
асуудлуудыг аялаад. Ер нь миний аяллаа тэмдэглэл манаас Mass Academy Цэгийн гэсэн бас манай офсыг пэйж дээр нэг юу байгаа штэ сайтад орсон байгаа. Сайтаар оронгуудаа та бүхэн маань Trade Academy төлөөлөгч гэж болохоор миний аяллаа бас хөтөлбөрөө аяллаа бас яа хаагуур ингээ аялсан миний аяллаа тэмдэглэлүүдээс байгаа. Тэр аяллаа тэмдэглэлүүдээр оронгуудаа та бүхэн бас миний аяллаас жоохон шипи аваад аялах боломжтой хаа. Хэр үнэтэй байдаг вэ? Одоо зарим тохиолдолд хэтэрхий үнэтэй гэдэг нэг оюутнууд тэгдэж штэ. Одоо жишээлбэл сургуулийн аяллаар явсан хямдхан байдаг уу? Эсвэл зүгээр өөрсдөө ингээд найз нөхдөөрөө ч юм уу те бусад орны оюутнуудтай ингэж аялсан арай хямдхан байдаг уу чинь? За ерөнхийдөө бол аяллаа хувьд бол ер нь надад бол нэг ялгаа бол байгаад байхгүй байгаа. Өөртөө бол яг хаана очих ойр холоос нь шилтгаалаад өний хувьд дуур эсвэл нэг өдөр байх уу, 2 өдөр байх уу гэдгийг шилтгаалаад өнөөд нь өөр идэг байгаа. Тэгэхээр өөртөө төлөвлөгөөгөө гаргаад сургуультайгаа ярилцаад явах юм бол хямдхан газрууд ч гэсэн байна. Тэгэхээр энэ Монгол мөнгөөр их юм 150-аас нэг 450 мянга тэр хавцаа ерөнхийдөө бол өдөр хагас шилтгаалаад хол ойроос шилтгаалаад төлбөрүүд нь бол өөр байна. Тэгэхээр бас нэг хэмэр хүнтэй санагдаад байна даа. Угаасаа Филиппин улсын өртөг болохоор Монгол улсныг адилхан. Тэгээ яг бараа бүтээгдэхүүний хувьд ч гэсэн адилхан. Яг гоо ингээд брендинг яг нөө бусад орнуудын гадаад Америк, Канадын одоо ингээд бараа бүтээгдэхүүн авах юм бол үнэн угаасаа яг Монгол улстай ч гэсэн юм яг л адилхан. Ер нь аялал за бараа бүтээгдэхүүн худалдаж авах за бусад газараар явах юм бол ер нь нэг тийм үнэтэй санагдаагүй шүү дээ. Тэгэхээр өдөртөө бол ярьж байгаа. За тэгээ та бүхэн маань ер нь Филиппин улсын Себу хотод байрлах 20 гаруй сургуулийн мэдээллийг авахыг хүсвэл Mass Academy-ийн 77 88 88 99 10 41 77 99 11 65 55 гэсэн утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн Филиппин улсын Себу хотод байрлаж байгаа эдгээр 20 гаруй сургуулиуд маань байнгын хямдрал зарлж байдаг. 7 хоног болгон эсэлтээ авдаг. 7 хоног болгоны баасан гарагт оюутнуудаа төгсөж байдаг учраас та бүхэн маань өөрсдийнхөө оюуныг хөрөнгө оруулалтанд оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хоёрын зүгээс хэлж байна, уриалж байна. Өөр танай сургуулийн ер нь бол танай сургууль дээр очиж исэн оюутнуудын тулгамдж байсан асуудлууд нь юу вэ? За ерөнхийдөө бол монгол хүмүүсийн хувьд бол жоохон ичимхий бүх цангаасаа болоо жоохон бусадтай харилцах зүйл дээр жоохон яадаг юм лээ. Жоохон хэцүү байдаг ч юм уу тиймэрхүү байдаг юм лээ. Ерөнхийдөө бол одоо сургууль дээр авчиад эхний яг нэг 2-7 хоног жоохон хэцүү байдаг. Яалтчгүй угаасаа бид нар чи англи хэлээр суралцах гад ингээд очиж байгаа сургууль дээр очиж байгаа хүмүүс. Тэгэхээр ерөнхийдөө тулгамдж байгаа асуудлууд нь ийм байгаа. Гэхдээ хажууднаас монгол төлөөлөгч байсан учраас миний зүгээс бусад монгол оюутнуудтай байнга туслаад яваад бас ойлгохгүй байгаа зүйл дээр нь тусдсан болоод бас бусад хүмүүстэйгээс харилцаад явсан учраас манай оюутнуудад бол нэг тийм хүнд хэцүү зүйл байгаагүй гэж бодож байгаа. Гол нь болохоор сургуулийн хувьд болохоор Филиппин багш нар болон мөн Европ багш нартай. Европ багш нар маань групп хичээлүүдийг ороо явдаг. За Филиппин багш нар маань ганцаарч хэлсэн хичээлийг ороо явдаг. Тэгэхээр ерөнхийдөө ганцаарч хэлсэн хичээлийг орж байгаа Филиппин багш нар маань англи хэлийг ерөөсөө мэдэхгүй зөвхөн ABC-ээс байгаа ямар ч үсэг мэдэхгүй байгаа хүмүүс ч гэсэн цаагаас сурчихсан. Тэгэхээр англи хэлийг бас анхан суралцж байгаа. За мөн гүнзгий, за IELTS, TOEFL, TOEIC зэргээр бас шалгалтанд бэлдэж байгаа. Оноосж байгаа оюутнуудын хувьд болохоор манай сургуулийг сонгон суралцах боломжтой. Ямар ч бас хөтөлбөрөөр сонгон суралцах боломжтой учраас бас оюутнууд маань өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцсэн бас хөтөлбөрийг сонгоод бас суралцаад явах боломжтой байгаа. За Монголоос ирж байгаа оюутнуудын хувьд болохоор монгол хүмүүс маань ихэнхдээ дөрмийн болон бичгийн чадвар маш өндөр. Гэхдээ ярих дээр болохоор бид нар ингээд жоохон айцтай гэх юм шиг лээ. Яагаад тэгэхээр жоохон бүрэг чимхээ зангаасаа болоод хүмүүстэй ярилцах зүйлүүд дээр жоохон хоош тавиад анх очихороо бас миний хувьд ч гэсэн бас анх очиход болохоор яг ямар хүмүүс мэн би яг ингээд хэлчихвэл энэ хүмүүс мэн юугээд авчих бол гэсэн санаа зовсон зүйлүүд надад байсан учраас хүмүүстэй ярилцах надад жоохон хэцүү, жоохон ингээд хоош тавиад холдоод идэв гэсэн юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ер нь очиж байгаа хүмүүсийн бүгд л англи хэлийг суралцаад бас өөрсдийнхөө мэдлэгийг бас өргөжүүлэх гэж очиж байгаа учраас санаа зовх зүйл байхгүй. Энэ зүйл дээр бас санаа зовх зүйл гэсэн зүйлүүд ингээд хаячмаар санагдсан л та. Гэтэ ерөнхийдөө бол тийм очисон ч гэсэн нэг 2-7 хоног 3-7 хоногийн дараа бол бид нар яг тэр зүйлүүдийг мартчихсан.
бүр ингээд ярилцахыг хүсэн. Орчинд нь байгаа хамгийн гол нь орчинд нь байгаа учраас та бүхэн яг энэ зүйлүүдийг бол цаанаасаа угаасаа хаягдчихдээ мэлээ. Тэгэхээр Монголд сурж байгаа хүмүүсийн хувьд болохоор яг нэг 4 хааны дунд ингээд яг байгаад байгаа шүү дээ тий. Хичээлээсээ за ингээд сургалт бол маш гоё сургалтууд бол Монголд бол байгаа. Байгаа гэдгийн утгаараа би өөр зүйл яг юу ярих гээд байгаа вэ гэхээр энэ сургалтууд маань маш гоё сургалтууд та бүхэн суралцах боломжтой. Гэхдээ та бүхэн тэр өрөөнөөсөө тэр сургалтаасаа гараад Монгол улстай одоо Монголдоо бол яг монголоор яриад явчихна. Тэгэхээр англи хэлийг жоох ингээд мартас хийгээ жоохон хойш тавиад идэм болов гэж бодод. Бас ингээд ярианы чадвар ч юм уу англи дээр суралцах зүйлүүд маань жоохон хойш тавигдаад 1-2 сар ч юм уу жилээр жоохон хойш тавигдаад байгаа юм шиг санагдсан. Миний хувьд ч гэсэн маш үр дүнгүй хэдэн жил маш олон жил бас ингээд англи хэлийг суралцаа явсан байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн миний ярианы чадвар, миний үсгийн одоо ингээд зөв ярианы чадвар маань жоохон муу. Очоод би ингээд аюул сайн би өөрийгөө ингээд илэрхийлэх чадвар миний чадвар сайн байна ингээд би ингээд зөв яриад байна гэд амар өөртөө бардам гэсэн чинь ингээд ярианы чадвар ч юм миний үгсийн сангийн тийм дуудлага маань жоохон амар тийм буруу байсан. Тэгэхээр яг нэг орчинд нь англи хэлийг хамрангаа аялангаа суралцаад хажуугаар нь та бүхэн маань бас маш хурдан байдлаар бас чанартай сургалтуудыг авахыг хүсвэл Филиппин улсыг сонирхол бас илүү зүгээр санагдаж байгаа. Одоо нөгөө Монголд